Хүүхдүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв Монголын алтан ордны улс. Дараах бичлэгийг үзэхдээ хүснэгтэд өгөгдсөн дааврын загвар анхааралтай үзэж тэмдэглэнэ. За энэ дөрвөн асуултыг хүүхдүүдэд дэвтэр дээр бичиж аваад бичлэгийг анхааралтай үзээд ойлгосон зүйлийг тэмдэглээд явна шүү. Алтан ордны улс Монголын эзэнт гүрний өрнө хязгаарт Чингис хааны ууган хүү Зүчин удамынхны захирч байсан улс анхандан Зүчин улс Кивчакийн хаант улс хэмээн нэрлэгдэж байснаа хожим Алтан ордны улс хэмээн түүхэнд алдаршжээ. Чингис хаан Хоризмын хаант улсыг байлдан эзлээд газар нутгаа дөрвөн хөвгүүдэн хувааж өгөхөд ууган хүү Зүчид Эрчис мөрнөөс баруун тийш Монгол морны туурай хорсон газар нутаг буюу Амударь мөрний адаг Хоризм Сардарья мөрний доод урсгал орчмын нутаг оногджээ. 1225 онд Зүч насан өд болов. Зүчийн орд өргөн Эрчис мөрний хөвөнд байршиж түүхэнд Зүчийн улс хэмээн алдаршж байсан. 1235 онд Өгөөдөө хааны зарилгаар өрн зүгийн орнуудыг байлдан дагуулах Ахмад хөвгүүдийн аян дайныг Зүч хааны 2 дугаар хөвгүн Бат хаан удирдах ялт байгуулж өөрийн эцгийн нутгийг ихэд өргөдөж чадсан. 4-р жарны усан боржил Бат хаан Каспийн тэнгисийн хөвөнд сүрсэж Сарай хэмээх нис лотон байгуулж Алтан ордны улсыг байгуулсан. Батын удирдсан цэрэг Польш, Унгар улсыг дайлан дагуулж түүний эзэмшил нутаг баруун зүг Днепр мөрөн, Оросын нутаг зүүн хойш Болгар, Умар талан Крим, Кавказын нутаг хүртэл уудам газар нутгийг эзлэн авч иршээлдэн оруулжээ. Алтан ордны улсад Хоризм ижил мөрний Болгар, Боливец буюу Кимчакийн тал, Крим, Умард Кавказ, орших олон хэллэлийн янз бүрийн угсааны гарал хүмүүсийн хариалагдаж байв. Орос улсын ихэнх хэсэг нь Алтан ордны улсад вассал буюу хараат улсын байдалтай байж алба учир төлж байжээ. За бичлэгийг анхааралтай үзсэн байх. За багш нь бас хүснэгтэнд хариулаад бичсэн байна. За эхний асуултаа ямар түүхэн хүмүүс гарсан бэ? Чингис хаан, Зүч, Бат хааны талаар гарлаа. Хоёр дахь асуулт нь түүхэн ямар газар нутгийн талаар гарч байна вэ? Эрчис мөрөн, Амударья, Сардарья мөрөн, Каспийн тэнгис, Днепр мөрөн, Кивчакийн тэнгисийн газар нутгийн талаар гарлаа. Хизээ болсон түүхэн үйл явдал гарч байна вэ? 1235 он 4-р жарны усан мар жил. За түүхэн ямар үйл явдлууд болсон бэ? Чингис хаан Хоризмын хаант улсыг байлдан дагуулж эзэлсэн. Газар нутгаа дөрвөн хөвгүүдтэй хувааж өгсөн. 1235 онд Өгөөдөө хааны зарилгаар өрн зүгийн орнуудыг байлдан дагуулах Ахмад хөвгүүдийн аян дайныг хийсэн. 4-р жарны усан мар жил Бат хаан Каспийн тэнгисийн хөвөнд сүршин Сарай хэмээх нис лолготой байгуулж Алтан ордны улсыг байгуулсан. Орос улсын ихэнх хэсэг нь Алтан ордны улсад вассал буюу хараат байдалтай байж алба учир төлж эхэлсэн. За бодлого бодцгоё бүгдээрээ. 4-р жарны усан мар жил Бат хаан Каспийн тэнгисийн хөвөнд сүршин Сарай хэмээх нис лолготой байгуулж Алтан ордны улсыг байгуулсан. Энэ нь аргын тооллын хэдэн он хэддгээр зуун хамаарах үйл явдал бий. За бэлгийн жилийг аргын жил чөлжүүлэх томьёог нь багш нь тайлбарлаж өгнө. За бид нар энэ томьёог ашиглахдаа 12 жилийн энэ хүснэгтийг ашиглана. За тэгэхээр томьёо нь X тэнцүү 1026 дээр нэмэх нь хаалтаа нэгээд A, хасах нь 1, өрчих нь 60, нэмэх нь B гэж байна. За энэ томьёог тайлбарлах нь бол бэлгийн жилд харгалзах оныг нь X гэсэн байна. 1026 он. За 60-ны дугаар гэхээр 60-ны дугаарыг нь A-гаар тэмдэглэсэн байна. Жилийн дугаарыг нь B-гээр тэмдэглэсэн байна. За бүдэг цэнхэр дээр багш нь хариултыг нь гаргасан байна. За тэгэхээр X тэнцүү 1026 дээр нэмэх нь хаалтаа нэгээд
4-г хүссэн байна. За 4-ийг яагаад гаргасан бэ гэхээр 4-р жарны усан мар жил гэд өгсөн байна тий. 4-р 60 гэд. За тийм учраас 4 хасах нь 1 хаалтаа хаагаад нэмэх үржих нь 60 нэмэх нь 36. За энэ 36-ыг яаж гаргасан бэ гэхээр усан бар жил гэд өгсөн байгаа учраас 12 жилийн өгснөгтөн дээр харахаар усан бар жил нь 36 гэж гарсан байна. За болгоо болонгуудаа 1242 он гарч ирж байна. За тэгэхээр 1242 онд Алтан ордны улсыг байгуулсан. За 100-ыг бид нар яаж гаргах вэ гэхээр тухайн одоо 3 оронтой тоо 4 оронтой тооны сүүлийн 2 тэг нь одоо хэвээрээ байх юм бол уртлын орон нь 100-ыг заадаг. За тэгэхээр 100-ыг заахта сүүлийн 2 орон тэг байгаа юм чинь уртлын орон нь хэвээр нь бичдэг. За ямар тохиолдолд нэгээр нэмж байгаа би гэхээр тэгээс 1-ээс 9-ийн хооронд тоо бичигдсэн байвал уртлын орон нь нэгээр нэмэгдэг байна. За тэгэхээр энэ нь 13 дугаар зууны үйл явдал байх. 1218-аас 1225 оны үед зөчийн эзэмшил газар нутаг Алтан ордны улс байгуулагдах үндэс суурин болж эхэлсэн. 1242 онд зөчийн хүү Батхан Алтан ордны улсыг байгуулсан. Тус улс Кипчакийн тал Орос ба Зүүн Европын өмнөд нутаг Кремийн хойгоор оршиж байна. Газар нутаг нь эрчис мөрнөөс Дунаа мөрний доод урсгал хүрэн эзэнт улсын нийслэл нь ижил мөрний доод урсгал Сарабат нийслэл Батсараа нийслэл Бэрхсараа нийслэлтэй. — 1264 онд Бэрхийн үеэс Бидаас нь төр улс болж эхэлсэн. 1312-оос 1342 оны үед за Алтан ордны улсын хаад бөөгийн шашныг шүтэж байгаад Үзбек хааны үеэс 1312-оос 1342 оны үед Лали шашинд орсон. 1480 онд Алтан орд улсад 33 хаан төр байрсан. 1840 онд хэд хэдэн жижиг улсууд болон задарсан. 1502 онд хаан ширээний төлөв тэмцлээс болж Алтан ордны улс өнгөрсөн байна. Алтан орд улсын засаг захиргаа за газар нутгийг хэрхэн захирж байсан бэ? Баруун, зүүн, төв гэсэн 3 хэсэг туваан газар нутгаа захирдаг байсан. За хожим орсын түмэн болгож 10 тойрог туваан захирсан. Сарабат хотын нийслэл Батхан Оросын вангуудад Харьяат хот улсаа захирах эрхийг олгож алав татвар авах хянах үүрэгтэй даргаш нар буюу Баскак нарыг суулгаж байсан. Алтан орд улсад захирагцсан хүн амын ихэнх нь тариачид. Тариалан улсын орлого бүрдүүлэх, цэргийн хүсний хэрэглээг хангах чухал үүрэгтэй байдаг байсан. Монголын хаад төр засаглалын дэвшилт хэлбэр алав татварын тогтолцоо, хүн амын тооллого, өртөө зэрэг олон дэвшил зүйлийг Орос, Зөв Европын орнуудад үлгэрлэж чадсан. Улсын хааны орд өргөөг алтаар чимүүлсэн тул Алтан ордны ордон гэдэг нэр үүссэн. За хэл ба шашны талаар ярив. За хэл бичиг үсэг нь монгол хэл, түрэг хэл, араб хэл, монгол бичгийг хэрэглэж байсан. Шашин шүтлэг нь ислам, үнэн алдардан, бүү мөргөл, католик, буддийн шашин шүтлгийг шүтдэг байсан. За ямар хүмүүсээс бүрддэг байсан бэ хүн ам нь? Монгол, түрэг, Кипчак, Орос, Булгар, Алан, Черкес гэсэн хүмүүсээс хүн ам бүрддэг байсан махна.
За сурвалжийн мэдээ 1. Бат аль нэг мөргөл буюу шашныг тухайлж үл шүтдэг ганцхан тэнгэрт л итгэдэг. Аливаа шашныг сохроор үл дагна гэж Дэлхийн байлдан дагуулагчийн түүх гэдэг ном дээр бичсэн байдаг. Энэ зурган дээр Алтан ордон улсын зоосны зураг байна. За зоосны нүүрэн талд Авгаа их султан тогтоохоо, нөгөө талд нь Бурхны авралд Сарай хотод 710 он зүтгэв гэж бичсэн байдаг. Тогтоо хааны нэрийг монгол бичгээр бусад үгийг арабаар бичдэг байсан байна. За энэ сурвалжийн мэдэн дээр юу өгүүлж байна вэ гэхээр Монгол бичгийг араб бичгийг хэрэглэж эхэлсэн. Хижрийн тооллын 710 онд уг зоосыг зутгасан. Хижрийн тооллыг ямар шашинтай улсууд хэрэглэдэг вэ? 2. Сарай хот одоогийн аль улсын газар нутаг вэ? За бүгдээрээ хамтраад хариулъя. Алтан ордны улсын хаад бүгд шашныг шүтэж байгаад Үзбек хааны үед 1312-оос 1342 оны үеэс Лали шашид орсон. За тэгэхээр одоо энэ хүмүүс маань бас хижрийн тооллыг бас хэрэглэдэг байсан байна. За хоёр дахь асуултны хариулт. Оросын холбооны улсын Самар хот ижил Дом мөрөн Казахстан улсын баруун хэсэгт одоогийн Сарай хот нь байдаг байна. За энэ зурган дээр Абу Далла хааны Грегэгээд за Оросын холбооны улсын Санкт Петербург Эрмитаж музейд энэ Грэг нь байдаг. За Алтан орд улсын хаан Абу Далла 1367-1368 оны өнгөн Грэг байх. Ижил мөрний сав газараас олдсон хэмжээ нь 28 харьцан 9 см, чин нь 359 зууны 3 грамтай байх. За Монгол хүчгээр нэг талд нь мөнх тэнгэрийн хүчинтор их суу залийн ивэл дор. Нөгөө талд нь Абу Даллагийн зарлиг хин үл бишрэх хүн алдах үхэх гэж Монгол хүчгээр бичсэн байх нь. За Грегийг юунд хэрэглэдэг байсан бэ? Батаас эхэлж эзэлсэн газар орныхоо худалдааны хуучин замуудыг сэргээж өртөө байгуулсан. За үүгээр төрийн үйл ажиллагаа хэрэг худалдаа ярилцаа түргэн шуурхай аюулгүй явагдах нөхцөл бүрдсэн. За энэ үед Грегийг одоо хэрэглэж энэ пэцийг ашигладаг байсан байна. Тэгэхээр энэ Грег нь бол маш их одоо төрийн ажил үйлргийг хурдан биелүүлэх за тусгай нэгэн пэц болж эхэлсэн байна. За онтоллын шугамыг анхааралтай ажиглаад бичээд яваарай. 1225 онд Сүч хаан нас барсан. За энэ үед эзэмшил улсууд бий болж эхэлсэн. Газар нутгаа эзэлж авсан. 1201 оноос Бат хаан таалал төгссөн. 1242 онд Алтан ордны улс байгуулагдсан. 1312 онд Үзбек хаан хаанс болсон. Ингээд 1502 онд хаан ширээний төлөв тэмцлээс болж Алтан ордны улс мөксөн. Алтан ордны улс ба Оросын хот улсууд 13-аас 15 дахь зууны үйл явдал. Киви Орос улс 13 дахь зууны ихэр 15 хот улс болон задарч Герман, Швед улсын түргэмгийлэлд өртөж байсан. Энэ үед Бат хаан Оросын улсуудыг байлдан дагуулснаар тэд Алтан ордын улсад алга барьдаг хараат байдалтай болж эхэлсэн. Бат хаан Москваг дэмжих бодлогын үрээр тус хот хүн ам олширч аж ахуй худалдааны том төв болж чадсан. 13 дахь зууны сүүлээс Оросын хот улсууд Москвагийн хаант улсад нэгдэж эхэлсэн. 1380 онд Доны эрэгт Алтан орд улсын хаан Мамэн цэргийг бут цогсон. Үүгээр Москвагийн хаант улс Алтан орд улсын хараат байдлаас ангижирч эхэлсэн. Москвагийн дараагийн хаан 3 дахь Иван Ростов, Ярослав, Новгородын хаант улсуудыг нэгтгэсэн. Түүний үед Москвагийн
Кремийг байгуулж 15 дугаар зуунд Оросын нэгдсэн улс байгуулагдсан. Аж ахуй. За ямар аж ахуй эрхэлдэг байсан бэ? Газар тариалан, мал аж ахуй, ан агнуур, зүгийн аж ахуй, загасны аж ахуй, худалдаа намаа, гар урлалын салбарууд нэлээд хөгжиж маш олон хотуудад хөгжиж эхэлсэн. Оросын нийгмийн харилцаанд өөрчлөлт гарч эхэлсэн. Ван одоо тойрон хүрээлэгч язгууртнууд ордны төчмөдөд газар шагнан олгож эхэлсэн. Тэдгээр шинэ газрын эзэдийг помешик гэж нэрлэдэг байсан. Тариачид ямар нэгэн газрын эзэнд харьяалагдаж түүн зүтгэх болсон. За тэд нарыг хамжлаг гэж нэрлэдэг байсан. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцгаая.